чихэрлэг хүнсээ багасгая. Идж байгаа сахартай бэлэн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нь бууруулъя гэж бодсон ч өөрийн ирэхгүй өглөөнөөс ахуулаад орой хүртэл амттай юм идчихэд байдаг бол энэ видеог үзээрэй. Чихэрлэг хүнсэнд орох ойсох тэр тусмаа илүүдэл жинтэй хүн жингээ хасах гэж оролдож байгаа бол аль эсвэл ер нь сахарын хэрэглээ ихтэй байна гэж мэдсэн ч гэсэн дахин амттай мэдээд байгаа бол үүний нэг шалтгаан нь гидсний бичил биетүүдийн тэнцвэргүй байдал байдаг. За энд хоёр харьцуулсан зураг байна. Энэ зурган дээр эрүүл амны хөндий, энэ зурган дээр хил ийм цагаан өнгөртэй байна. Энэ бол мөөгөнцрийн нэг жишээ юм аа. Мөөгөнцөр нь зөвхөн амны хүндийд байдгүй гэвэл үгүй. Хүний биед ер нь төрөл бүрийн бичил биетүүд оршдог. Протоза, вирус, бактери гэд. Тэдний нэг нь энэ мөөгөнцөр, энэ бөөрөнхийн хэлбэртэй зургаар дүрсэлсэн байна. Хүний биеийн гидсэнд оршин, өтрээний орчимд байна. За түрүүнд бас амны хөндийд байгааг харуулсан тийм ээ. Ихэнхдээ энэ мөөгөнцөр нь ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй хүний биед. Гэхдээ зарим тохиолдолд хэтэрхий их тоо толгой нь ихсэх юм бол асуудал үүсгдэг. Энэ бүх бичил биетүүд хоорондоо зохицоод бие биенээ хянаад эв найрамдалтайгаар ингээд бидний бие дотор амьдарч байдаг. Гэтэл урт хугацааны антибиотик хэрэглэх, буруу хооллох, эсэргүүцэл сулрах зэрэг үед тэнцвэр нь алдагдаад энэ кандида гэж нэрлэдэг энэ мөөгөнцрийн тоо толгой нь ихсдэг. Жирийн үедээ кандида ийм дугуй хэлбэртэй ямар нэгэн аюулгүй ингээд тайван оршиж байдаг. Гэхдээ энэ мөөгөнцөр ийм утаслаг болж хуураад ингээд өөрчлөгдөхөөр хортой хүний биед аюултай болж чаддаг. Яг хогийн ургамлын үндэс хөрсийг ингээд нэвтлээд цаашаага хөрсийг эвддэгтэй яг адилхан. За хүн дээр ч гэсэн жишээ болгоод аваад ярих юм бол хүн эрүүл боловсон ийм хүн байжгаад арх угаад согтуурахаараа ийм танигдахын аргагүй ийм агсан согтуу болж байна те. Түүнтэй яг адилхан ийм кандида жирийн үедээ ийм бөөрөнхийн хэлбэртэй байна. Өөрчлөгдсөн үедээ ийм утаслаг хэлбэр дүрсэн ингээд өөрчлөгдөд урт нарийнхан болдог. Кандида гэдэг мөөгөнцрийн хэлбэр нь ийм утаслаг, ийм аюултай хэлбэр рүүгээ орчхороо гидсний ханыг нэвтлэхдээ илүү сурамгай болдог. Ийм хэлбэртэй болчихсон учраас. За би өөр зурган дээр харуулаад тайлбарлая. Тэгэхээр бүр тодорхой болох байх. Тоо толгой нь хэвийн хэмжээнд байж исэн мөөгөнцөр өсч үржээд өөр хэлбэрт ороод бид аюул учруулахаас хамгаалах нэг хүчин зүйл нь бидний дархлааны эсүүд. За энэ дархлааны эсүүдийн нэг чухал хэсэг нь болохоор энэ CH17 гэдэг нэртэй энэ ийм эсүүд байгаа. Энэ хаана байдаг вэ гэхээр бидний гидсэнд байдаг. Энэ гоё зургаар ойлгомжтой болохын тулд цэргүүдээр ингээд хамгаалалтын цэргүүдээр дүрсэлсэн байгаа. Энэ болохоор бидний гидсэнд байдаг ийм тусгай эсүүд байна шүү дээ. Эдгээр эсүүд нь нөгөө дүрээ хувиргасан ууралчихсан тий урт нарийнхан болчихсон кандидатай тэмцээд гидсний хамгаалтыг ийм гоё зузаан, өнгөрийг нь ийм зузаан, тэгээ бүрхүүлийг нь сайн байлгахад нь тусалдаг. Яагаад тэгэхээр гаднаас идж байгаа хоол хүнс ходоодноос нарийн гидсэн шилжээд тэндээсээ цус руу нэвтэрдэг. Тэгэхээр энэ хэсэгтээ хяналт сайтай байх юм бол гадны аюултай биетүүд цус руу, бие систем рүү нэвтрэхгүй шүү дээ. За тэгээд энэ CH17 гэдэг нэртэй тусгай эсүүд нь IL-17, IL-22 гэх зэрэг молекулуудыг бас ялгаруулдаг. Энэ молекулууд нь бас л гидсний ханыг зузаан байлгахад тусалдаг. Тэгвэл дархлааны энэ систем биднийг хамгаалж байдаг энэ дархлааны систем сулраад эсэргүүцэл муудвал яадаг вэ? За тэгэх юм бол кандида хяналтгүй ихээр ургаад цаашаага цусны урсгал руу нэвтрэх боломжтой. Энд юу харуулж байгаа вэ гэхээр гидсний эсүүд байна. За энэ гидсний эсүүд энд ийм өнгөр байна, зузаан сайхан давхраг. Энэ давхарганд зузаан байх юм бол ийшээгээ элдв янзын хортой бодисууд нэвтрэх боломж нь бага байдаг.
Нэгдүгээрт энэ хамгаалалтын бүрхүүл байна. Ийм цэнхрээр зурсан байгаа ус шиг. За хоёрдугаарт энэ хоорондох энэ зай завсар багтаа байгаа учраас эсүүдийн хоорондох зай завсар нь бага байгаа учраас цусны урсгал руу хамаагүй гадны хортой юмнууд орж чадахгүй. Гэтэл энд зэрэгцүүлээд зурсан байна. Одоо энэ бүрхүүл нь яасан бэ? Ингээд багасцсан байгаа зурсаад завсраар нь ороод одоо энэ гидсний хамгаалтын эсүүд нь хоорондоо зай завсар нь нэлээд их болоод дундуур нь том бүхэл молекулууд хоолныг үлдэгдэл тэгээ вирус, муу бактери багтах юм боломжтой болчихсон байгаа. Тэгэхээр хүний цусны эргэлтэнд энэ бүхэн өндөр гарах юм бол өрөвсөл өндөр гэж гардаг. Ийм гоё эрүүл гидстэй байх юм бол муу бүхэн нэвтэрч чадахгүй учраас хүн эрүүл гэсэн ийм үзүүлэлттэй гардаг. Мөөгөнцөр ер нь гидсний өрөвсөлтэй хүмүүст бүр илүү их олширсан байгаа нь судалгаагаар харагддаг. Энэ гидсний ашигтай бичил битүүдийн төрөл зүйлийн тоог нь бууруулаад хортой, муу төрлийн бактери мөөгөнцрүүдийг давмгайлахад бас нөлөөлдөг. Тэгвэл хүний гидсний дотор тал ийм гоё эрүүл хамгаалт сайтай байжгаад яагаад ийм шүүрхий хамгаалт муутай болчихдог юм бэ? Шалтгаан нь юу байдг юм бэ гэж. Нэгдүгээрт junk food гэж нэрлэж байгаа үйлдвэрлэлийн аргаар хэд боловсруулсан энэ хоол хүнс орж байна. Хоол хүнс бидний нүдэнд үл үзэгдэх бичил битүүдийг бас агуулдаг. Эдгээрийн зарим нь ашигтай, зарим нь хортой. Жишээлбэл түүхий дахианы мах бид идэх юм бол хордлогод орно те. Яг гэвэл түүн дээр аюултай бактери байгаа учраас тэгэхээр сайн болгож хэрэглэх хэрэгтэй. Гэтэл айраг цагаан тарганд ашигтай бичил битүүдэд энэ ашигтай бичил битүүд нь нөгөө зузаан бүрхүүлийг өнгөрийг сайн тогтоож өгдөг. Тэгэхээр хоол хүнсний боловсруулалтаас маш их хамаарнаа. Кандида өсвөө үгүй юу гэдэг нь боловсруулалтанд их оруулсан их өндөр тостой бэлэн хоол хүнс идэх тусам энэ тэнцвэртэй байдал алдагддаг. Одоо аюулгүй байсан энэ мөөгөнцрийн тоо толгой нь өсөөд ашиггүй, аюултай, хортой бактериуд нь нэмэгдээд ингээд ирэхийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр дисбиосис гэж нэрлэж байгаа. Энэ нь ерөөсөө гидсний бичил битүүдийн тэнцвэргүй байдал үүссэн гэсэн үг. Дараагийн хүчин зүйл нь сахарын агуулмж өндөртэй хоол хүнс. Бид бүгдээрээ чихэрлэг амтанд дуртай. Гэхдээ хэтэрхий их чихэртэй хүнс хэрэглэх юм бол гидсний ашигтай бичил битүүдийг багасгаад нөгөө кандидаг илүү их тийжээд кандидаг чихэрэнд маш их дуртай. Чихэр өндөртэй бэлэн хүнс баан хэрэглэх тусам энэ гоё бүрхүүлийг сулруулаад ийм байдалтай болгодог. За ингэхээр зэрэг E. coli, кандида гэд өвчин үсгэгч бактериуд бүр олширно. Гидс байнгын ийм нөхцөл байдалтай яваад байна гэдэг нь дархлааны эсүүдийг байнгын бэлэн байдалд байлгана гэсэн үг. Тэгэхээр цуснд дархлааны эсүүд бас ихсгэнэ. Ийм нөхцөлд байгаад байх юм бол урт хугацаанд яадаг вэ гэвэл хоол боловсруулах систем сулран олон төрлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Гэхдээ ийм төлөвт орчихсон байгаа гидсийг буцаагаад ийм төлөвт оруулах бас боломжтой. Яаж вэ гэвэл эслэг ихтэй хоол хүнс хэрэглэн. Эслэг ихтэй хоол хүнсний талаар тусад нь бас видео бэлдээд оруулсан байгаа. Голдуу ургамлын гаралтай хүнсний ногоо жимсгэн байгаа. Бүхэл ургамлын гаралтай хоол хүнс, ногоо, жимсгэн, самар, үр тариа хэрэглэх тусам гидсний ашигтай бичил битүүдийн тоо нэмэгддэг. Яагаад гэвэл гидсний бичил битүүд эдгээрээс ирсэн эслэгийг эсэлдүүлэх явцдаа ашигтай нэгдлүүдийг бий болгож байгаа. Тэр ашигтай нэгдлүүд нь гидсний дотор бүрхүүлийг гой зузаан, өнгөрийг бат бэх болгож туслана. Хүнсний ногоо жимсгэн олдоц багтай орчинд амьдарч байгаа үед овиоос, арвайн гурил, бүхэл үр тарианы бүтээгдэхүүн эрдэнэ шиш хэрэглэх юм бол тэдгээрт бас гидсний ашигтай бичил битүүдийг тэтгдэг ийм эслэгүүд агуулгаддаг. Эслэгтэй хүнсний ачаар үүсч бий болж байгаа одоо энэ ашигтай бичил битүүдийн үүсгэж бий болгосон энэ англи хэлэн дээр бол short chain fatty acid гэж энэ товчлоод бичсэн монгол хэлэн дээр богино гинжилсэн тосны хүчил гэж байгаа. Энэ нэгдэл их байх тусам
цадах мэдрэмж маш сайн төрдөг. Яаж вэ гэхээр энэ short chain fatty acid нь хоолны дуршлаг хянахад тусалдаг рецепторуудыг идэвхжүүлдэг. Тэдгээр нь GPR41, GPR43 гэдэг. Энэ рецепторуудыг идэвхжүүлэх юм бол байн чихэртэй юмд хүн орхосоо байхгүй. Тэгэхээр яг вэ гэхээр гаднаас сахартай хүнс авахын оронд илүү эслэгтэй хүнсээ идэх нэ шүү дээ. Эслэгтэй хүнс хэрэглэх тусам ашигтай бичил битүүдийн тоо нэмэгдэнэ. Ашигтай бичил битүүд нь эслэгийг хэрэглээд short chain fatty acid гэдэг энэ нэгдлийг үүсгэж бий болгоно. Энэ нэгдэл бид их үүсэх тусам кандида гэдэг нөгөө мөөгөнцөр их олширхоос сэргийлдэг. Тоог нь доош нь бууруулна гэсэн үг. Нэмээд дархлааны макрофаг гэдэг эсүүдийг идэвхжүүлээд энэ нөгөө муу мөөгөнцөртэй бас тэмцэх чадварыг нь сайжруулж байгаа. Тэгэхээр энэ short chain fatty acid гэж ямар чухал болохыг та бүхэн харж байгаа бах. Эргээд эхнийхээ асуулт руугаа орцгоё л да. Байнга ягаад чихэрлэг юм идмээр санагдаад байдаг юм бэ? Сахартай ундаа, айс крим, зайрмаг, мөхөөлдөс, шоколад гэдэг. Энэ кандидатай холбоотой байх нь шүү дээ, мөөгөнцөр. Тэгэхээр одоо мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй ямар хүнснүүд байгаа вэ гэдэг маш гоё сэдв рүү шилжицгээе. Нэгдүгээр саримс. Айл бүхэнд байдаг олдоц сайтай юм амтлагч. За шинэхэн саримсыг хэрчгээр алисин гэдэг бодис ялгардаг. Энэ бактери болон мөөгөнцрийг устгах чадвартай гэж үздэг юм. Тэгэхээр мөөгөнцрийг яаж устгадаг вэ гэхээр мөөгөнцрийн энэ гадуурх бүрхүүл давхаргад ийм нүх гаргаад гимтээгээд энэ дагуу хүчийг нь сулруулад ингээд мөөгөнцөр их тархахыг багасгадаг гэж үздэг учраас энэ саримсыг бас хүнсэндээ хэрэгжилж авах хэрэгтэй. Cinnamon байна. Монголоор шанцай гэж хэлж ах шиг байна. Тэгэхээр энтгэгт хүмүүсийн cinnamon-ы энэ маань ургамал баггүй энэ модлог ургамал. Энэ cinnamon-ыг усан дэвтэйгээд амны янз бүрийн халдвараас хамгаалах зорилтоор ам зайлагч маягаар бас ашигладаг. Тэгэхээр шанцай ханд нь одоо өөрөөр хэлбэл cinnamon oil, cinnamon-ы тос нь мөөгөнцрийн гаднах хамгаалтын бүрхүүлийг устгах замаар бас бууруулдаг байна. 3-дугаарт lemongrass, 4-дугаарт кокосын тос. Кокосын тосонд монолаурин гэх бодис агуулгаддаг. Энэ бактери вирус мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Хулган дээр хийсэн туршилтаар бол кокосын тос их агуулсан хоол хүнс хулганд өгөөд багт яасан бэ гэхээр мөөгөнцрийн халдвар мэдгэтгүйц одоо буурсан байгаа нь харагдсан байна. Тэгэхээр кокосын тосыг бас хоолндоо хэрэглэж яхад зүгээр байна. Цагаангаа бол үнэхээр сайн ийм амтлагч, хоолны амтлагч маягаар хэрэглэж болно. Усанд бас дэвтэйгээд хэрэглэж болно. Хуураагаар нь хэрэглэсэн болно. Цагаангаа нь ходоодны асуудалтай хүмүүст бас тусалдаг. Дотор муухаараад бөөлж цутгаад байгаа хүмүүст бас хэрэгтэй. Тэгэхээр дээрэс нь нэмээд мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. За маш олон судалгаагаар энэ цагаан гаанд агуулгаддаг 6-gingerol, 6-showgall гэдэг энэ бодиснууд байгаа. Энэ бодисууд нь мөөгөнцрийг устгах чадвартай. Яаж вэ гэхээр одоо жишээ нь кандиданы гадуур юм бүрхүүл байгаа. Тэр бүрхүүлийг нь хаглах замаар ингээд бие дүүсэж байгаа мөөгөнцрийг цэвэрлж устгадаг. За 6-дугаарт далайн байцаа. Арсны мөөгөнцрийн халдварыг ер нь багасгаж дархлааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Ер нь Азийн орнуудад Азийн хоолнд их агуулгдсан байдаг шүү дээ. Тэгэхээр судалгаагаар далайн байцааны ханд нь мөөгөнцрийн халдварыг бууруулад өрөвслийг бас намжаах үйлчилгээтэй гэж харуулсан байна. 7-дугаарт тайм орж ийн. Мах амтлахад хэрэгэлдэг ийм ургамлын гаралтай амтлагч шүү дээ. Тэгэхээр таймны хандны тосонд тимол, карвакрол гэдэг бодисууд агуулгаддаг. Энэ бодисууд нь мөөгөнцрийн эсрэг. Одоо мөөгөнцрийн эсрэг эм ууж байгаа хүн энэ таймыг бас хавсраад давхар хэрэглэхэд үр нөлөөг нь сайжруулдаг гэсэн ийм судалгаа байна. 8-дугаарт оливын тос орж ийн. За чидүүн жимсний тос гэж монголоор хэлдэг. Найрлагын нэг нь олеик асид. Мөн л мөөгөнцрийн өсөлтийг бууруулдаг. За тэгээд дээрэс нь нэмээд ходоод гидсний үйл ажиллагаанд сайн.
За 9 дугаарт нь даршилсан байцаа кимчи орж байна. За энэ гоё эсэг хүнс яаж мөөгөнцрийг бууруулдаг вэ гэхээр тоо толгой нь одоо ашигтай бичил битүүдийн тоо толгой их байх тусам мөөгөнцөрт байх одоо орон зай байхгүй болно гэсэн. Мөөгөнцрүүдийг одоо нэг өснөд шахаанд оруулаад гидсэн тэнцвэртэй байдал үүсгээд ингээд тоо толгойг нь бууруулдаг. Бүр зарим эсэг ногоо мөөгөнцрийг шууд одоо устгах бас юм чадвартай гэж үздэг. Тэгэхээр ийм даршилсан ногоогоо сайн хэрэглэх нэ. За энэ судалгаан дээр 10 дугаарт нь алюминий цууг бас оруулсан байгаа. Алюминий цуу нь бид мөөгөнцрийг устгах цагаан эсийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг гэж энэ судалгаанд бичсэн байна. За дараа нь тараг маш гоё олдоц сайтай. Ялангуяа ийм гэртээ эсгсэн сахарын агуулмжгүй, дэлгүүрээ судалдаж аваагүй ийм тараг гэртээ эсгсэн байвал бүр сайн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр пробиотик агуулдаг учраас тараг тогтмол хэрэгэлдэг ийм эмэгтэйчүүдийн хувьд мөөгөнцрийн халдвар илүү хурдан эдгэрдэг байна. Яагаад гэвэл нөгөө ашигтай бичил битүүдэд итгээд байгаа учраас тийм. Энэ бүх орцуудыг аль болох өдөр тутамдаа хоол хүнсэндээ агуулж чадах юм бол мөөгөнцрийн хэмжээ ерөөхдөө буурах нэ. Энэ орцуудаас оруулсан журуудыг сахаргүй амттан номдоо би бас оруулсан байгаа. Тэрийг та бүхэн хараарай. Стресс тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй ч гэсэн архагших юм бол эргээд гидсний ашигтай бичил битүүдийг бууруулад кандидаг өсгөдөг. За амтан дээр хийсэн судныг туршилтаар удаан хугацааны стресст автсан харахнуудын одоо элэг бөөрөнд хортой мөөгөнцөр илүү оршроод дархлааны систем нь маш муу ажиллаад эсэргүүцлэн суларч байгааг харуулсан. Тэгэхээр стрессээ бууруулахтаа анхаарна. Судалгаанаас хараад үзэхэд согтууруулах ундааны үүдэлтэй элэгний асуудалтай болсон хүмүүст кандида дандаа өндөр гардаг цуснд нь. Тэгэхээр алкоголоо ер нь бууруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг антибиотик хэрэглэх шаардлагатай ийм үеуд хүн тохиолддог. Гэтэ удаа дараагийн давталттай антибиотик хэрэглэсний дараа мөөгөнцрийн тоо толгой олшроод одоо энэ бөөрөнхий хэлбэртэй байсан мөөгөнцрүүд илүү ийм утаслаг, мяндаслаг болж одоо юугаа өөрчлөөд хэлбэр дүрсээ өөрчлөөд ингээд гидс рүү цаашлаад цус руу илүү их ордог учраас антибиотикийн хэрэглэн дээрээ анхаарах хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс гартаа байнга усны сав, ус дүүргэсэн сав авч явж явах хэрэгтэй. Яа тэгвэл тамхи татаад ахаар амны хөндөд хуурашил их үүсдэг, шүлсний хэмжээ багасдаг. Шүлсний хэмжээ багасаад эхлэхээр муу бактери мөөгөнцөр үржих юм таатай орчин бүрдчихдэг. Тэгэхээр судалгаагаар тамхи татдаг хүмүүст амны хөндийн мөөгөнцрийн халдвар авах магадлал нь 7 дахин өндөр байдаг гэж гарсан ба. Тэгээд би энэ судалгааг тайлбарлаж байгаа эхний зурган дээр харуулсан шүү дээ. Хоёр төрлийн амны хөндөөний зургийг. Нэгэнд нь зүгээр эрүүл, нөгөөх нь болохоор мөөгөнцөрцөн хилний зураг харуулсан тий. Тамхи татдаг хүмүүст энэ бүр илүү тохиолдох нь шүү дээ. Базаад хэлэх юм бол гидсэнд тэнцвэргүй байдал үүсгдэг юмнууд нь арх тамхи, хөдөлгөөнгүй байх, антибиотик хэрэглэх, архаг стресстэй байх, тэгээ сахарын агуулмж өндөртэй, бас боловсруулсан хям, махан бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх. Үүнийг эсрэгээр нэргүүлээ сайн дадалтай, зөв дадалтай байх юм бол эргээд гидсний бичил битүүдийн тэнцвэртэй орчин бүрддэг. За тэгвэл мөөгөнцрийн хэмжээг бууруулж ашигтай бичил битүүдийн ялгаруулдаг, ашигтай тэр нэгдлүүдийг өсгөхийн тулд хоолтондоо бас амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй. Үүнд тусалдаг өдөр тутамдаа тэмдэглэж явдаг юм тэмдэглэл байгаа. За жишээлбэл нойроо сайжруулснаар стресс буурна. Хоол боловсруулах хэрэгтэндээ 12 цагийн завсарлага авч чадах юм бол гидс өөрийгөө маш сайн нөхөн төлжүүлж эмчилдэг. Өглөө өдөр оройн хоолныхоо сонголтыг зөв хийснээрээ сахартай бэлэн хүнснийхээ хэрэглээг бууруулна. Ингэж чадвал дагаад мөөгөнцрийн одоо хэмжээ буурна. Эслэгийн хэмжээгээ нэмэгдүүлснээрээ өөрөөр хэлбэл хүнсний ногоо бүхэл үр тариагаа нэмэгдүүлэх тусам гидсэнд ашигтай нэгдлүүд үүсч бий болдог short chain fatty acid гэдэг ингэснээрээ мөөгөнцрийн хэмжээ багаснаа. Усаа сайн ууж, шингэнээ сайн нөхснөөр биеийн детоксжуулах үйл ажиллагаа сайн явагдана. За ялангуяа тамхи татдаг хүмүүс шингэнээ илүү сайн нөхөхөд анхаарах хэрэгтэй.
байгаа нөхцөл байдалтай тааруулаад дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх тусам суунг байдлаас гаргаж улмаар бас л гидсний бичил биетээ тэнцвэржүүлэхэд тусалж байгаа хэрэг. Тухайн өдрийнхөө талархлаа бичих, маргаашийнхаа зорилгоо тодорхойлох нь стрессийг бууруулахад бас тусалж идэг. За тэгэхээр гидсэнд мөөгөнцөр буюу кандида их хэмжээгээр орширсан үед өөрөө мэдлгүй ийм амттанд дурлаад байдаг. Тэгэхээр энэ кандидагийн тоо толгойг нь бууруулахын тулд яах нь вэ гэхээр мэдээж чихэртэй хүнсээ бууруулахаас гадна миний саяны ярьсан бүх жижиг алхмуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж авах хэрэгтэй болох нэ. Та бүхэн тайлбарсан судалгаа бол энэ байна. Нэлээд урт юм дэлгэрэнгүй судалгааны ажил байгаа. Microorganism гэдэг сэтгүүлд нийтлэгдсэн юм судалгаа. Энэ урт судалгааг эрүүл дадал мастер класст ганцхан хөлбөрт багтаагаад ингээд оруулчихсан байгаа. За энэ байна. Кандида гэд би сая ярьсан тийм ээ. Сахартай хүнсээр байнга дагнаж хооллох, хэд боловсруулсан хүнсээр дагнах нь одоо кандиданы тоог нэмэгдүүлдэг. Бууруулах юм бол дагаад бичил биетүүд тэнцвэрж байна. Мөөгөнцөрт хэрсэл буурна гэд саяын энэ өгүүлбэрийг би дэлгэрүүлээд энэ судалгаан дээр үндэслээ тайлбарлалаа. Судалгааныхаа их сурвалжийг номын ард талд их сурвалжийн жагсаалтанд оруулж өгсөн. Одоо энэ байна. Энэ судалгааг ингээд жагсаасан байгаа. Эрүүл дадал мастер классыг худалдаж авсан хүмүүсээ дэмжих зорилгоор номд багтсан судалгаанаас сонгоод цувралаар видео хэлбэрээр танилцуулаад явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ийм олон дид гарчгуудтай судалгааг дэлгэрүүлээд сайхан тайлбарлалаа. Та бүхэнд хэрэг болсон байхаа гэж найдаж байна. Үнийг цааш нь найз нөхдөө хэрэг болох хүмүүст нь шеэрлээд илгээгээрэй. За ингээд дараагийн видео хүртэл түр баяртай.